Улсын хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган өндөрлөхөд ердөө 2-7 хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Гэвч хэлэлцээж бас баталж амжаагүй олон 10 хууль тогтоолын төслүүд хүлээгдсээр байна. Үүнээс үүдэн чуулганы төгсгөлд хуулийг бөөндөж баталдаг жишиг инжилж мөн давтагдах төлөвтэй байна. Зөвхөн 6 дугаар сарын 11 буюу улсын хурлын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар л гэхэд 12 хуулийн төслийг араараас нь шийдвэрлэжээ. Ийхүү цаг хугацаанд шахагдсан парламентын бүтээмж чанарын асуудлыг улсын хурлын гишүүдж өөрсдөө шүүмжилж байна. Хаврын чуулган анх 3 дугаар сарын 16-нд нээлттэйгтээ 33 хууль хэлэлцэхээр төлөвлөжэв. Гэвч чуулганы явцад засгийн газар болон гишүүдээс яаралтай хэмээх тодотголтой төслүүдийг араас нь оруулснаар өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалт 300 авчээ. Чуулган хаахад нэгдсэн хуралдааны ердөө 4 өдөр үлдээд байхад нийгэм төлөөлөлтийн хуулиудын дийлэнх нь анхны хэлэлцүүлэг дээр гацаж эсвэл ажлын хэсгийн шатанд дутууд үлмэг явж байна. Байгууллага ажиллаа төлөвлөх юм бол жилийн төлөв гардаг үстэй төсөвтөө гардаг үстэй уул нэг тэрнийхэн дагуу юм тодорхой нээлттэй шилэн ил тод байвал их зүгээр үр дүн гарахтаа их зүгээр. Тэгэхгүй гинт нэг сюрприз барьж байгаа юм шиг тэнд ард иргэд нэг юм дээр бухимдангууд за энэ болохгүй байх гэж нэг юм оруулж ирэл энд нэг мэргэжлийн холбоотууд ч юм ингээд бухимдангууд энэ ч болохгүй мэн гэж нэг юм орж ирж байгаа нь өөрөө төр докторгүй байлгасаа. Төр докторгүй байлгаж байгаа гол юм чинь хин хийж ингэхээр манай засгийн газрынхан өөрсдөө ингэж хуулийн төслүүдийг яаралтайгаар оруулж ирж байгаа шүү дээ. Та хэвлэлийнхэн бас харж л байгаа. Тэгэхээр энэ байдал ер нь цаашдаа зогсуулах зүгээр. Их хурл дээр эсвэл байнгын орон дээр хуулиа батлуулах гэдэг нэг том эрсдэл байдаг байхгүй юу? Тэр эрсдэл тэр одоо хүнд даваагаад авахын тулд маш олон гишүүд төр очиод зурулцдаг. Зарим нь бол за энэ миний дэмждэг гишүүн гэж зурчин, зарим нь асуудал нь дэмждэг чухал гэж зурчин, заримдаа тэгээд нөгөө ахлагч нь хэр их хүмүүстэй мэдээлэл өгч чинь, хэр их ядаж 1-2 удаа уулзах хэрэгтэй, мэдээлж өгөх хэрэгтэй. Бүр нэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдээ ойлгуулах, ухуулан синхруулах хэрэгтэй гэдэг нь том асуудал үүдээ штэ. Ер нь Монгол улс чинь нэг тийм одоо юу гэмтэ нэг өнгөн хуумгай тэгээд нэг юм өрсөлдөөний талбар болсон юм шүү. Яг энэ доор нь хин үрэгдээд ийнэ. Ерөөсө жирийн эргээд олон нийт маань үрэгдээд ин ш. Та хүнсний тухай хуулийг бол би ингээд өнгөрсөн 4 сард өргөн барьсан. Тэгээд хилцэгдэж хуваарьт орохгүй явсаар байгаад одоо ингээд сая яг ингээд чуулган хаахын өмнө орж ирж байгаа. Тэгээд бас ганц 2 гишүүч гэсэн ер нь энэ хуулигаа намрын чуулганаар хилцүүлээд батлуулвал яасан бэ гэдэг хүртэл саналыг хэлж ирсэндээ би бол энэ дээр бол шүүмжилтэй байгаа. Яг л эн чинь бүтэн жилдээ сууж судлаж ажилласан. Тэгээ энэний цаана маш их хэмжээний одоо бас баг эрдэмтэн судлаачд ажилласан, хилцүүлэг өрнүүлсэн, цаг зарцуулсан. Зөвхөн 6 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гэхэд 12 хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ мэтчлэн цаг тулсан гэх шалтгаанаар улсын хурлаас үлцэн хугацаанд хууль тогтоомжуудыг хангалттай судалгаа хилцүүлэггүйгээр түргэн гормоор батлах эрсдэл бий болсон талаар зарим хууль тогтоогчид анхааруулсаар байна. Учир нь олон 10 хууль тогтоолын төслийг богино хугацаанд багтаан хэлэлцэх нь өөрөө хууль бус завжаах их боломжийг улс төрчдийн дунд бүрдүүлдэг гэдгийг зарим улсын хурлын гишүүд мөн онцллоо. Гадныхны эрх ашигыг гүйцэлдүүлж байгаа улс төрийн бүлэглүүд л бидний хамгийн том айдас. Тэгээ өнөөдөр гадныханд зориулж одоо хөрөнгө оруулагч нэртэй лөө өрчөд хөрөнгө оруулагчдын эсрэг бий биш шүү. Хөрөнгө оруулагч нэртэй Монголын баялагийг тонн дээрэмдэх гэж байгаа энэ хүмүүсийн захиалгаар хууль хийгдэг улсууд бол дандаа л цагаан сар юм уу наадмыг ашигладаг. Ард иргэд үнэхээр яг энэ үед нэг нуруунд тэнэж анхаарал нь сарндаг. Энэ үед улам анхааралтай улам одоо нягт нямба байх ёстой гэдэг ийм л байрсаар байна. Тэрний жишээ нь одоо өнөөдөр 2-7 хоног дутуу байхад асар олон хууль зэрэг чанаргүй хэлцэнэ гэдэг бол бас л санаа зовморж байна. Энийг ачаалттай хуулийг нэг дор оруулж ирэхээр гишүүд өөрсдөө тэр олон хуулийг чинь уншиж амжихгүй байгаа. Тэгэхээр энэ хуулийн чанарын асуудлыг бас бид нэр зайлшгүй ярих хэрэгтэй байна. Үндсэндээ бол яг заримдаа бол энэ хуулиудыг чинь уншиж амжихгүй салбарын бус одоо бас олон хуулиуд орж ирж байгаа учраас судлах хэрэгтэй тийм ээ. Судлахын тулд бид чинь шинжээж баг ажиллуулах хэрэгтэй. Тэгээ энэ дээр чинь ингэж уншиж амжихгүй байгаа. Зарим хуулиуд чинь байнгын орон дээр маш хурдан хэлцэгдээд за ингээд байнгын ороноос ирсэн саналаач уншиж амжаагүй одоо чуулган дээр жишээлбэл шууд орж штэ. Тэгэхээр одоо сая хувь хүний орлогын албан татварын хуулийг 1% болгохтой асуудлаар би бас саналаа өмнө нь илэрхийлж ирсэн. Тэгээд энэ асуудал дээр одоо ажлын хэсэг яаж ажилласан болоо гэд саналыг нь харж амжаагүй байдал одоо ингээд өнөөдөр орж ирж байгаа байхгүй юу? Амьдрал буцаж जैन улс төрөнч буцаж जैन би бол өрөөгөөчтэй гэж бодож байна. Ямар нэгэн хуулийн төсөл ямар нэгэн санаа ярихад өмнөх парламентууд шиг таг чимээгүй байдаггүй.
олон нийтэд хилцүүлэг илүү хөргөн болдог гэж би харж байгаа. Тэгээд элдв янзын алдаатай алд санаануудыг илрүүлж гаргаж ирэх хилцэх тэгээ алдаагаа бууруулах нь бол үр өгөөжтэй зүйл. Заавал олон хууль баталснараа үр өгөөж гарахгүй. Ер нь тэр тусмаа Монгол улс ч хуулийн тоон бүр одоо дэлхийд бол дээгүүр хүртэл орно гэхээс биш багтахгүй. Тэгэхээр гаргасан хууль алдаагүй байх, алдаа багтаа байх, хуулийг хэрэгжүүлдэг байх нь илүү чухал. Өөрөөр хэлбэл хаврын чуулганы төгсгөлд улсын хурлаар хэдэн хууль баталсан бэ гэдэг тоо үзүүлэлтээс илүүтэйгээр ямар чанартай хууль баталсан бэ гэдг нь гол шалгуурлах ёстой байдаг юм байна. Хэрэв улс төрийн маргаанаас олж алдсан хугацаагаа нөхөх нэрээр олон 10 хуулийг конвейероор батлвал энэ нь улсын хурлын нэр хүндээс гадна улсын эрх зүйн орчны тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм а.